BMW X7 дээр хэрэгжилж байгаа шинэ технологи болохоор алсын занаас ингэж удирдана. За ингээ машина эргүүлээ харчиж байгаа. Гоё өстэй. Сайн бацгаана уу? Намайг Туяа гэдэг. Өнөөдөр би та бүхэндээ BMW X7 40i загварыг танилцуулъя. BMW-гийн SUV ангиллын машин дотроо хамгийн том нь бүх юм томорсон. За уртлын нүүрний сэтг хүртэл айгүй том байгаа зү тий. Энэ лого нь хүртэл ийм том. За энэ уртлын сэтгэн дээр ямар шинэ технологи хэрэглэсэн бэ гэхээр илүү хурдалж явах тусам уртлын сэтг өөрөө автоматар онгоогоод мотороо хөргөнө. За харин хүйтний уйлралд хаагдаад моторынхаа дулааныг хадгалнаа. За их гэрлийг та бүхэн харж байна. Их гэрлэн дээрээ лазер гэрэлтэй. Энэ цэхэр туяаг хардаа энэ бол лазер гэрэл. Энгийн машинуудыг бол 2 дахин уртцаанд буюу 600 м тусдаг. Илүү хурдлах тусам бүр илүү хол зүсэж харагдуулна. За дууны хувьд хийгүй явах чадвартай дугуй гэж байгаамаа. Энэ тохиолдолд 80 км зайд ямар ч асуудалгүй явна. За машинд артлаа. Артангууд ингээд өөрөө автоматар онгоочж байна. Тэгээд хаалгаа онгоолгохгүй. За хаалгаа ингээд зөөлөө хаагаад орчиход автоматар сорч хаана. За энэ ч бол яг байдаг технологи бүгдээрээ мэдж байгаа хэ. За нэг гоё юм үзүүлээ. Би одоо машинаас холдлоо. Одоо машин яаж төвжигдгийг хараарай. Юун дээрч дараагүй байгаа. Ингээд машин өөрөө төвжигдчихэж байна. Юун дээрч дараагүй. За багаж онгоолгоё. Хөлөөрөө онгоолгож болно. За багажнаас юм аваад буцаагаад энэ түлхүүрсээ товчон дээр дарахаар хаагдангаа давхар төгжигдэнэ. Заавал түлхүүрэн дээр давж төгжих шаардлагагүй. Артлын суудлуудаа автоматар доошлуулна. Нэг дараал болоо. За энэ хураахын тулд ихэд 20 дугаар игний саналууд урагшаа болж өгөөд дараа нь дээр нь хураагдаад тэгээд урагшаа хураагдчихэв тий. Ингээд багажин дээр хангалттай зайтай болж байна. Энэ X7 40i загвар нь 380 сая төгрөгийн үнэтэй. BMW-гийн машинууд 570 Land 200 бодвол 2 дахь зах зээл дээр үнэн баг зэрэг ундаг талтай. 3 игнээ 6 хүний судалтай учраас гэр бүлийн машин болгож хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ 3 дахь игнээ рүү ороход мэдээж Alphard шиг амархан бол биш. Битүүмж маш сайн. Цонхны шилнүүд нь 2 давхар. За 3 дахь игний судал. Вау, дээрээ лүктэй. За лүктэй учраас айгуу тийм цэлгэр том санагдаж байна. 3 дахь игний судал хэрнээсээ 3 дахь игнийхээ 2 суудлыг хуулинг нь халаадаг. За эндээ салоны голын гэрэл нь хүртэл орж ирсэн. Дүүбэ оруулахтай ингээд бүх сахиу оруулгууд нь бүгдээрээ байна. Тэгэхээр аюу гой тухтаа санагддаг юм байна. Ерөөсөө нэг хоньны хонхорт шидэгдсэн сэтгэл төрөхгүй байна. Яг 2 дахь игнэн дээр сууж байгаа юм шиг аюу гой тухтаа. C-type оролттой утсаа хүртэл цэнгэлж байна. 3 дахь игнэн дээрээ C-type оролттой одоо машин баг анхудаа харлаа да гэж. За энэ BMW X7 маань ийм гоё удирдлагатай. Touch screen. Яг л гар утас шиг. Яаж ажилтгийг надад харуулъя. Яг хажуу тал дээрээ гар утас асааж байгаа юм шиг адилхан. Энэ тавчин дээрээ дарж асаагаад дээшээ болгож онгойлголоо. За энэ дээр хаалга онгорхоо байгаа учраас хаалга онгорхоо гэсэн мэдээлэл харагдана. Цонх одоогоор бол цонх хаалттай байна гэж байна. За би цонхоо онгойлголоо. Тэнгуут одоо шууд open болчихж байгаа. За хөвшин хүн юм уу хүүхэд ч юм уу машинд суулгахад машинаа доошлуулж болно. За одоо хардаа машин доошлж байна. Машин ингээ 20 мм доошоо суучиж байгаа байхгүй юу? За буцаагаад өргөж бас болно. Хүмүүсээ суулгасныхаа дараа өргөлөө. Машиныхаа талаар бүх мэдээллийг эндээс харах боломжтой. За гэрэл асаалттай байна. Өөр юу гэж байна. За энэ тосоо солиход бас нөгөө юу гэх нэг машины сервистэй холбоотой мэдээллүүд харна. За одоо байгаа бензинээрээ 787 км явах боломжтой гэж харагдаж байна. За энэ хамгийн гоё функц нь юу гэхээр зуны цагт машиндаа орохоос өмнө машины алсын зайнаас хөргөчж болно. За өвөл бол халаачж болно алсын зайнаас. Машин унтраастай машинаас хоолд зайтай. За одоо ингээ асаач старт. Удирдлагаараа. Тэнгүүтийг хараа. Шууд ингээл ааштай дүглээгээд эхэлж байна. За эндээсээ зогсоочч болно. За тэрнээс гадна бас цагаа тохируулж болно.
За одоо ингээд ажлын 5 өдөрт миний машин ажлаасаа гарч ирэхэд сайхан сэрүүхэн байж байна гэсэн үг. Супер аазтай. За машиныхаа хамрын ном болгож үзнэ. За 340 орны өвчтэй 3 литрийн I6 хос турбо хөдөлгөөртэй машин хүчин 450 Ньютон-метр 113-аас 16 литр бензин зарцуулж байгаа. За 100 км/цагийн хурдыг ердөө 6.1 секунд давна. За гол өрсөлдөгч болох Benz GLS 400 болохоор 100 км-ийн хурдаа 6.6 секунд давдаг. Тэгэхээр 5 секундээр илүү гэсэн үг. Ер нь айгүй огцом хурд давдаг машин байна. За машинаа барьж авч үзье. За энэ машинд орж ирэл шууд анхаарал татах юм энэ гялзаад байгаа Араны Крчак Swarovski чигтгэ. Асаата товчны хүртэл Swarovski. Өдөрлөг энэ харж байна уу? Энэ дээрээ бас Swarovski. Ийм гоё. Эмэгтэй хүмүүс бол вау гэмээр байгаа зү. За энэ машин маань автоматар өөрийгөө паркладаг. За ялангуяа эмэгтэй хүмүүст бол нарийнхан занд парклахад асуудалтай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ машин маань өөрөө парклална. Одоо яаж парклах нь харуул. За энэ паркинг олчлоо гэж байна. Тэнгуут би зогсоод паркинг дээрээ дарчин. Тэгээд хөлөө авлаа. Миний өрүүл дээрээс гар авцаа хараа. Ингээл өөрийгөө жолоодод парк хийж байна. Үнэ амар байгаа зү. Таландаа ич чи хараад дахин маневр хийхгүй. Ингээл өөрийгөө. Хаал тулаад ирэнгуут хараа. За. Би хөл мүлэн дээр юу ч дараагүй хөл ингээд чөлөөтэй байгаа. За харин хоол бордюр мэдрэхгүй учраас би ингээд тоормос дарч. Хариу хаана авах юм бол мэдэрнэ. Ингээд автоматар өөрөө араа паркинг дээр очиод би одоо ингээд буухад шууд бэлэн машина зур унтраагаал бууна. За өөрийгөө дээрэс нь харчин. Яг паркинг хийж байгаа тохиолдолд өөрийгөө ингээд 3-6-аар эргүүлээд харчиж байгаа. За дуртай хэсэг дээр очиод ингээд дараад харсан ч болно. За энэ touch screen-ээс гадна BMW X7 дээр хэрэгжилж байгаа шинэ технологи болохоор алсын занаас ингэж удирдана. За ингээд машина эргүүлээ харчиж байгаа. Баястай. За дууга чангалмаар байна. Ингээд чангалж байна. Ингээ бүр унтраач. Ингээ буцаад асаалаа. Дараагийнх руу шилжлээ. Буцаалаа. 300 За дэлгэцээ бүр унтраалаа. Дэлгэц унтрлаа. Аслаа. Мандал санхүүгийн нэгдэл. За би ингээд нэг хоёр машины завсраар арай гэж зайгалоод ингээд арай гэж ингээд ороо зогслоо гэж бодъё л да. Тэгээ босож гарч чадхаа болчтой зарим тохиолдол зарим нарийнхан зан дээр. Тэгэхээр одоо яах вэ гэхээр энэ машин маань өөрөө автоматар ухарч гарна гэсэн үг. За би буцаагаад ухрах араан дээрээ тавиад гараа аваад хүлээ авлаа. Ирсэн замаараа буцаа гарч ийна гэсэн үг. За ингээд буцаа гарчлаа. Ийм амар. За арын хоёр суудлал маань каптен суудлал гэж нэрлэгддэг. Хоёр туслаа суудлалтай. Хоёрдугаар нэгний суудлууд маань. За уртлын дэлгэцийг харж байгаа. Энэ дэлгэцэн дээр хоёрдугаар нэгний суудлал дээр сууж байгаа хүмүүс маань өөрөө дуугаа сонгоод удирдах явах боломжтой. Дээрэс нь энд хоёр дэлгэц байгаа шүү дээ. Хойтлын хоёр суудлал дээр хоёулаа тусдаа юм үзмээр байвал чихвчээ энд холбож байгаа тусдаа өөртөөхөө сонгосон зүйлүүдийг үзээ сонсоод явах бүрэн боломжтой. Энэ хараа 2 C-type оролцтой. Дээрэс нь хойтлын хоёр суудлал хоёулаа хаалдаг. За air conditioning удирдлагууд эндээ CD-ний оролцтой. Тэгэхээр яг сүүлийн үед бол за CD-гээр одоо
кино үзэж болох юм да. Тийм энэ хоёр дэлгэцэн нэрээ хатлал дэлгэцэн нэрээ урт хамт явах нь бол дээрэс нь энэ дахиад нэг C type, дахиад 2 C type, энд HDMI оролцоотой. Нийтдээ 4 C type-ийн оролцоотой гэсэн үг. За харин энэ голын хэсэг маань ийм үнэтэй машин хэрнээсээ пластик. За миний өвдгнөөс уртлын суудлыг хүртэх. За ямар их зайтай байгааг харж байна. Энэ машин маань 5-7-аас 15 см-аар урт. Өргөн нь 5 см-аар илүү өргөн. Урт нь бол яалтчгүй мэдэж чинь. Энд бол ийм хөнгөлтэй зайтай биш. Түрүүн 3 дахь үеийн суудлыг сухад ч гэсэн зай бол хангалттай байсан. Тэгэхээр зайны хувьд болохоор үнэхээр зайтай юм шүү. Sky Lounge Panorama Look 15,000 ширхэг жижиг LED гэрэлтэй шөнийн цагаар маш гоё харагдана. Өнгөө 11 янзаар сольж болно. Яг энэ салооны зурсан гэрэлтэйгээ адилханаар солино. За надад бол энэ гэрлүүдээс хамгийн гоё гэрэл нь цэнхэр өнгө санагдсан. Яг ингээ оддоо тэнгэр хараа явж байгаа юм шиг. Үнэхээр супер. Тэгээд энэ таац маань тэр чигээрээ ингээд онгоочж байгаа болохоор энэ машиныг бүр илүү том зайтай юм шиг болгочихж байна. За энэ суудлыг Merino гэдэг дээд зэрэглэлийн арьсаар гараар хийсэн. Энэ оруулах нь хүртэл гараар сүлжсэн арьсаа оруулга байгаа. За цагаан суудлын нэг асуудалтай тал нь яг энэ ирмэг хэсгүүдээр халтартаад арилгаа болчтой шүү дээ. Тэгэхээр ирмэг хэсгүүдээр юм хар хөхөнгийн арьс ороод өчгөр халтарцсан мэддэхгүй өргөлж юм гоё цэвэрхнээрээ байх боломжтой болж байна. За уртлын салооны хэсэгт утас тавих юм хоёр том тавиуртай. Энэ бол өстой хангалттай хэмжээтэй. Ингээ хоёр тавиуртай байгаа учраас хоёр талд сууж байгаа хүмүүс хоёлаа тавьчин. USB залгууртай, хоёр ундаа усны савтай. За энэ хаалт харин жоохон хүч орж ингэж хаад юм байна. Явдал нь бол нэг тийм гоё явдалтай бол биш ээ. Тийм үнэтэй машин гэхэд. За ер нь явдлын мэдрэмж нь болохоор ямар вэ гэхээр мэдээж маш гоё явдалтай. Гэхдээ Range Rover-ыг бодвол баг зэрэг хатуу санагджээ. Range Rover-тай харьцуулахад. За энэ хоёр хажуу талын тойл, энэ тойл, за бас энд байгаа тойлнуудын тойлны хэмжээнүүд нь бүгдээрээ маш жижиг юм байна. Арай жоохон жижигхэн тойлтой. Өрүүл нь халдаг, халахдаа бүтэн хална. Өрүүл халдаг машинууд ч ер нь ихэвчлэн тал халдаг шүү дээ. Энийг болохоор өрүүл нь бүтэн хална. Түүнээс гадна гар хүрч байгаа энэ хэсэг хоёр хоёулаа халдаг. Уртлын хоёр суулмаар бас хална хөрнө. За явлын спорт, комфорт, эко гэсэн 3 сонголттой. Спорт дээр тавьчихаар илүү хатуу болж өгдөг. Эко дээр тавиа явчихаар бензин хэмнэлтэнд сэлжин. Тэрний юу гэхээр явдлын арай бас зөөлөн болж байгаа. Дээрс нь гэрэл дохион дээр төвжрэл донд автоматар бүх моторууд унтраад ямар ч чимээгүй жижиргээгүй болно. За машин маань өөрийгөө 5 түвшинд өндөрлөн. Дээшээ энэ өндөрлөхөд маш амархан энэгээр ингээл дээшээ 40 мм хүртэл өндөрлж байгаа. За дууны системийн хувьд Harman Kardon гэдэг дууны системтэй. Энэ бас нэлээд шилдэг дууны системүүдийн нэгт ордог. Энэ дотор 16 спикертэй. Дууралт нь бас баш гоё. За энд түрүүн дохиогоор ингээд машин барьж байхдаа дохиогоор удирдахжсэн шүү дээ. Тэрний удирдлага нь мэдрэгч нь болохоор энд байгаа. За эндээ бас юутай микрофонтой. Тэгэхээр утсаа холбоод нөгөө цаад хүнтэйгээ ярьж байгаа тохиолдолд микрофонтой учраас бас цаад хүнд яриа цэвэрхэн сонсогдно. Салооны хувьд ингээ бүгд тэр чигээрээ арьс байгаа. 12.3 инчийн touch screen дэлгэцтэй. Touch-оор удирдах болохоос гадна эндээс бас ингээ удирдах боломжтой. Бас өрүүлэн дээрээсээ удирдана. За хамгийн гоё зүйл нь болохоор машин бариа явж байхад ерөөсөө дохиогоор ингэж удирдана. Энэ бол жолоочийн анхаарлыг сануулахгүй. Анхаарал сануулахаас хамгаалж байгаа. За бичлэг таалагдсан бол subscribe хийгээрэй. Баярлалаа баяртай.